Ийхүү 1913-аас 1918 онд Монгол улсын хууль зүйн бичиг 65 дэвтрийг Монголын эрдэмтэн мэргэд боловсруулан улсын дээд доод хурлаар хэлэлцүүлж Богдханы зардгаар батлуулж хэвлүүлсэн нь энэ үеийн төр эрх зүйн томоохон их сурвалж юм а. Эд хууль зүйн бичиг нь Монголын уламжлалт хууль цаазад анх удаа төрийн байгууллагын бүтэц, эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, түшимлийн зэрэг дэв, салин хүнлүү, татвар зэрэг нэгэд асуудлыг наривчлан зохицуулсан юм. Өөрөөр хэлбэл зардгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг нь тусгаар тогтносон хэмжээгүй эрхт хаант төрийн байгуулалтыг бэхжүүлсэн, нэгдмэл улс болохыг илэрхийлсэн, мөн нийгмийн харилцааны бүхэл хүрээг хамарсан зохицуулалт бүхий хууль цаазын томоохон сурвалжийн нэг юм. Жамсрангийн цэвэн улсын эрх хэмээх үндсэн хуулийн төслийн шинжтэй баримт бичиг боловсруулан 1915 онд нийтлүүлжээ. Уг зохиолд улс эмээгч олон хүн хар нийлж нэгэн газар оршин өөрөө захирагдаж улсын эрхийг үл дагах дотоод гадаад их баг хэргийг цөм өөртөө эзэрхэж тусгаар тогтносны нэр. Газар оронгүй бөгөөс улс үгүй болно. Улс мөхөөс улсын газар орон хэмээгч үгүй болно. Улсын газар орон хэмээгч нь өөртөө эзэрхэж өөртөө тогтносон улсын магад нэгэн бэлэг тэмдгэн мөн хэмээн тэмдэглэжээ. Харин хожим 1921 оны үндэсний хувьсгалын дараахан үндсэн хууль боловсруулах ажлын хэсгийг 1922 оны 5 сарын 19-нд Ардын засгийн газрын шүүх яамны сайд Хурц гүн Магсаржвар ахлуулан байгуулжээ. Энэ ажлын хэсэг нь урдын уламжлалт хууль цаазын бичгүүдээс авах гэхийг шүүн, Европын олон улсын хууль дүрмийг харгалзан, одоогийн засгийн үндсэн журам нийцүүлэн үндсэн хуулийг боловсруулах үүрэгтэй байлаа. Үүний дагуу Англи, Франц, Орос, Япон, Америк нэгдсэн улс, Бельги зэрэг улсын үндсэн хуулийн төслийг гадны болон дотоодын улс төрийн хүчин зүйлийн нөлөө шахалтаас улбаалan үл авч, харин зөвлөд Оросын дэлхийн нийтэд шин дэглэм тогтоох санаарлын нөлөөгөөр үндсэн хуулиа боловсруулан 1924 оны улсын анх дугаар их хурлаар баталсан юм. Монгол улсын анх дугаар үндсэн хуулиар тогтоосон бүгд найрамдах Монгол ард улсын сүлд далбаа. Мянгасан 1912 онд Манжийн төрийг халснаар дундад иргэн улс байгуулагдсан байна. Тэгвэл 1912 оны 100 хятадууд Монголын баруун зүүн өмнөдийн 5 замаар 20 мянган хятад цэргээ оруулсан учраас Монгол улс цэргээ эмхлэн тэднийг тосон байлджээ. Зевсгээс бусдыг өөрөөсөө гаргадаг байсан цэргийн багавтар бүрэлдэхүүн их хүрээ, аймаг хошуудаас цэрэг элсүүлж агтмор амбан шар хоол хүнс дайчлан хангуулдаг болсон юм. Мянгасан 1913 он Морд цэргийн зураг. Мянгасан 1912 онд Хужир улангийн Монгол цэргийн пулемет сумгийн орлогч дарга Сүхбаатар зэрэг 4 хүнийг богдож авсандан бодогт гүн хэрэгмээр хөхүүлэн шагнажээ. Хэрэгэн зэрэгээ илтгэх ёслолын хувцсгүй Сүхбаатарт Монгол хэл бичиг тоо бодлогын багш Цэйн Бэсэн ноён хувцас өмсүүлсэн гэдэг. Зураг дээр Сүхбаатар, Тогтох, Баяр, Бауж болон сургагч багш Давидов, Толбохин, Лопатин, Шойвнер. Монгол цэрэг бэлтгэн сургах тухай. Монгол Оросын цэргийн гэрээ.
Нэгдүгээр зүйл. Монгол улс өөрийн газар орныг хамгаалахын тухайд нэгэн ангийн цэрэг бэлтгэн сургахыг хүснэ. Энэхүү нэгэн ангийн цэргийн дотор бүгд 1900 хүн багтана. Хоёрдугаар зүйл. Монгол улсын засгийн газраас 18-аас 25 хүртэх насны эмгэг өвчингүй идэр залуусыг нийслэл хүрээнд цуглуулж уг тоог гүйцэтгэнэ. 3-4-р зүйлд энэ ангийн цэрэг эрсийг гэр хоол хүнс зэрэг хэрэгцээ зүйлсээр хангаж, тус бүрд сайн мороор хангаж, Монгол улсын засгийн газраас цэрэг бүрт сар тутам 30 лам мөнгөний цалин хүртээ. 5-6-р зүйлд энэхүү нэгэн анги цэрэг бэлтгэхэд Оросын засгийн газраас багш илгээнэ. Үүний хөлсөнд Монгол улсын сангаас 35 түмэн цөлхөө буюу өрөөгөл төлөх гэж заажээ. Цөлхөө гэдэг нь Оросын металл өрөөгөл болох селкови гэдгийг монголчууд сунжруулан ярианы хэлэндээ ийхүү нэрлэж байжээ. Амгалан сахиулагч гэрүүлийн хоёрын зураг. Богданы торгон цэргийн даамал Даалам Жамин төв говийн хүүхэн утгын хамт 1919 он. Нийслэл хүрээний амгалан сахиулагч цэрэг цагдаа. Хүрээнд дэх Оросын консулын газрын харуулын цагдаа 1918 он. Шинээр тусаар тогтносон улсын хувьд улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор Богдын засгийн газар байнгын айран байгуулах зорилт тавьж, энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 1912 онд нийслэл хүрээний ойролцоох хужир болонд цэргийн зохион байгуулалтад сургах, зэр зэвсэг эзэмшүүлэх талаар хужир улангийн цэргийн сургууль их үүрэг гүйцэтгэжээ. Хужир болонд Монголын талбараас татагдж ирсэн залууст цэргийн эрдэм сургах үүднээс Оросоос сургагч багш урьж ирүүлэн ажиллаж байжээ. Монгол хөвгүүдийг цэргийн эрдэмт сургах зорилгоор Богдханд Монгол улс болон Хаант Орос улсын хооронд 1913 оны 2 дугаар сарын 3-нд Монгол цэрэг бэлтгэн сургах тухай Монгол Оросын цэргийн гэрээг байгуулсан юм. Тавны цагдаа 1910-аас 1911 онд Богд Жавсандан будалтын гүндингээр нийслэл хүрээг 15 хувааж, захын эргүүлийн цагдааг морьтой, дотор эргүүлийн цагдааг явган гэж ангилан тогтоожээ. Энэ цагаас эхлэн 15-ны цагдаа хэмээн олноороо нэрлэх болж, хожим, амгалан сахиулах цагдаа хэмээн нэрлэх болжээ. Хамтрагч Монсодөр хэвлэлийн газар. Бахархах түүх бүтээх ирээдүйн хэлсэн бид монголчууд. United Group. Монголчууд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Дараагийнхаа дугаард бид Орос, Монгол, Хятад 3 улсын хятад байгуулсан гэрээ болон 1919 онд Хятад улс уг гэрээг зөрчин Монгол улсын засгийн эрхийг булан авсан тухай өгүүлэх болно. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсодөр хэвлэлийн газраас эрхтэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэлээ.
дугаар зууны дунд үеэс Монгол улс Манжин ноёрхолд орж 200 гаруй жил дарлагдсны эцэст 20 дугаар зууны эхээр Манжин дарналаас гарчээ. Иймэрхүү Монгол улс он удаан жилээр хариг өрний ноёрхол байснаас үүдэн Монгол үндэстний уламжлалт яасан шин зан үед өөрчлөлт бий болоо зогсохгүй монголчуудын үс гизэг дээд хувцсан төрөл Манжин нөлөө орж тогтсон хэв маягтай болсон байдаг. Тэгвэл бид өнөөдрийнхөө дугаарт Монголын уламжлалт хууль цаас Манжин үед хэрхэн өөрчлөгдсөн тухай мөн 20 дугаар зууны эхээр монголчууд ямар хууль цаасыг барьж түүнийг цэрэг цагдаа нар хэрхэн сахиулж байсан талаар өгүүлэхээр бэлдээ. Бид энэ хүн нэвтрүүлгээ Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан монголчууд 20 дугаар зууны эхэнд номноос бэлтгэн хүргэж байна. Бахархал түүх бүтээх ирээдүйн хэлсэн бид монголчууд. United Group. Нэвтрүүлгийн хамтрагч Монсудар хэвлэлийн газар. Монголд 13 дугаар зууны үед үйлдэл дээрээ баригдаагүй юм уу? Эсвэл хэрэг хүлээгээгүй хэнийг ч цаазаар авдаггүй байсан тухай рубрик тэмдэглэн үлдээжээ. Харин хэн нэгний эсрэг хэд хэдэн хүн нийлэн заргалдах аваас хэргийг улайлахаар тарчтаан зовоодог байжээ. Эрх зүйн судлаачдын бичснээр бол их засаг хуульд гэмт хэрэгтнийг бэрээдэхээс эхлээд цаазаараа хүртэл олон шатлалтай ялцааз байжээ. Мөн Плано Карпинигийн бичснээс үзвэл 13 дугаар зууны үеийн Монгол хуульд ташуураар газар тулах болон ташуураас суманд хүргэх, шууны ангахай дэгдэхэ алах, хазаараар морио ороолгох, ясыг ясаар ташиж хуглах, сүү ундаа асгах, гэрд шээхийг цээрлэж хэрв аливаа хүн тэр бүхний санаатай үйлдвэл цаазалдаг байсан байна. Мөн хоол идэж байгаад хахвал гэрийн нэг онгорхой хэсгээр мөнөх хүнийг чирж гарган хороохоос гадна ноёны гэрийн босгонд хүн тэгдэж бүдрүүл өчиггүй амийн хөнөөдөг байжээ. Угсаатан судлаач Ловсон Чойдонгийн бичснээр бол Монголын уламжлалт ёсонд гэмт хэрэгтэн болох нь лавтай нотлогдсон ялтныг шийтгэхдээ нэгд ташуур, хоёрт шаахан ул, гуравт бэрээ, дөрөвт модон дөнг, тавд гарын гав, зургаад үхрийн түүхийн шир, долоод гинж, наймд чавчраг, ёст нумсум, 10-т буу зэрэг 10 зүйлийн хэрэглэл ашигладаг байжээ. Харин цаазлах ялтныг ийд болон сэлмээр цавчих, хөвчлөх буюу дүүжлэх, буудах зэргээр хороодгүй байсан байна. Ялтны толгой гаргаж бүх биеийн үхрийн нойтын ширэнд хулдан цуглаж оёод нар тусах газар орхиход олон хоногийн дараа гэмт хэрэгтэн өлсөж, хатаж, цангаж амь тавьдаг байжээ. Харин Манжин үеэс савчих, хөвчлөх, огтчих гэх мэтийн хариг цаазууд хэрэглэгдэх болсон байна. Үүнээс хамгийн хүнд ял нь огтчих байлаа. 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласнаас хойш цаазын ялтныг зөвхөн буулж хороох болжээ. Тэгэхдээ Богд эзэн хааны нас жилд хар шонд ялтныг цаазаар авахыг хойшлуулж дараа жил нь гүйцэгдэг байсан байна. Ялтныг цааслах өдрийг зурхайж сонгож тогтоох болон цааслахын өмнө асаагаагүй тамхи аяг гар сай өгч нэг лам тусгай ном уншиж дуусмагц буудан хороож хүн ёсоор оршуулдаг байжээ. Манжин улсын төрөөс Монгол, Төвд, Хан, Хотон зэрэг үндэстэн бүр зориулан тусгай хууль гаргаж дагаж мөрдүүлж байсан байна. Зарилгаар тогтоосон гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичиг 63 дэвтэр бол монголчуудад зориулан гаргасан хууль юм. Нарийн тодорхойлсон хууль юм. Зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичгээс 548 дугаар зүйлд
Хаврын тэргүүн сарын шинийн нэгний шинэлэг цагаалах өдөр. Тэр өдөр 5 дугаар жингийн цагт дотоод гадаад засаг хан, ван, бэг, бэс, гүн, тайж, тавнан, эфүү нарыг цөм ёслол өмсгөж өмнөд дундад хаалганаас гарах ороход бүрнээ сөвдөж ухтуул өдүүлгэх зэргээр заасан байжээ. 1911 онд монголчууд төр улсаа сэргээн байгуулад хийсэн анхны ажлуудын нэг бол Монгол улсын хууль тогтоомжийг боловсруулах явдал байжээ. Энэ ажилд Богданы зарилгаар Монгол уламжлалын цааз хуулийг авч хэрэглэхээс гадна гадаад улс орнуудын төр, эрх зүйн баримт бичгүүдийг их хэлээр хөрвүүлэн ашиглаж байсан юм. Тухайлбал Америкийн хуульч дипломатч Хенри Витний тойрвсон Elements of International Law зохиолыг Түмэн улсын ердийн цааз хэмээн нэрлэж хятад хэлнээс монголчилсан бол дайчин улсын хууль цааз зэргийг монгол хэл рүүгээ хөрвүүлэн ашиглаж байжээ. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх, мэдлэгээ сорих, азаа үзэх хүсэлтэй оролцогчдын мөнгөний төлөх хөрсөлдөөн улам ширүүссээр энэ удаагийн оюунлаг хөрсөлдөөнд соёлын тэргүүний ажилтан жүжигчин Батхуйг найзын хамт Хоёр тийшээ боохоо дээр, хоёр шатарч ингээ боохоо дээр. ажлын хамтрагчид Мөнхбаатар Батцэг нар нэгдлээ. Тэд асуултуудад оновчтой хариулж чадсан уу? Мөнгөтэй үлдэх үү?